За тэгээд бид ч одоо ард иргэдэд гомын их бухимдуулах юм да. Тэтгэврийн зээлийн хэмжээ ер нь яагаад нэмэгдээд байгаа? Нэг талаас энэ улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдэл худал амлалтууд бол шууд нөлөөлж байгаа шүү дээ. Яг л нэг жилийн өмнө сонгуулийн одоо шоу хийгээл тэтгэврийн зээлийг тэглэнэ. Ийм амлалтыг өгөөл улс төрчид явж байсан. Өнөөдөр энэ тэтгэврийн зээл нэмэгдэхэд бол бас тодорхой хэмжээгээр үүр гүйцэтгэсэн ч рүү энэ нөхцөл байдал. Нөгөө талаас тэтгэвэр хүрэлцээтэй биш байгаагийн илрэл шүү дээ энэ бол. Яагаад зээл аваад байгаа юм? Тэр орлого нь хүрсэндээ гэдэг юм уу, бизнес хийх гээд тэрийг нэмэгдүүлэх гээд байгаа биш шүү дээ өнөөдөр. Ер нь тэтгэврийн тогтолцоо, энэ тэтгэврийн даатгалын сангийн менежментийг хийхгүйгээр шууд хязгаарлалт хийгээд байгаа нь гинтийн шийдвэрийг урьдчилж мэдэгдэхгүйгээр ямар нэг хугацаа өгөлгүйгээр шууд хэрэгжүүлж байгаагаас л ийм нөхцөл байдал үүсэж байгаа маа. Монгол банкны эрхэм дарга нараа. Төр засаг ард иргэдийнхээ амьдралд шууд одоо нөлөө үзүүлдэг ийм шийдвэр гаргахдаа бид нар статистик тоо баримт харахаас гадна амьдрал дээр, хөрсөн дээр бодит нөхцөл байдлыг хардаг, мэдэрдэг, судалдаг, түүнийг уялдуулдаг л баймаар байна. Ард иргэдийн амьдралд аль болох амьдралын чанарт нь сөрөг нөлөө бага үзүүлэхээр үе шаттайгаар шийдвэрээ авч хэрэгжүүлдэг ийм арга барил өнөөдөр альч одоо бодлого шийдвэр гаргаж байгаа энэ төрийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллагууд манай Монгол банкнд ч бас дутагдаад байна гэдгийг нэг илрэл юм. Энэ. Ер нь бол өнөөдөр тэтгэвэр тэтгэмж энэ халамжийн мөнгөөрөө өрхийн орлогынхоо гол цөмийг бүрдүүлж байгаа өрх олон байна шүү дээ. Ард иргэдийн амьдрал ямар байгааг л энэ харуулад амлалт. Сайнгүй байна гэдгийг илэрнэ шүү дээ нөгөө талаараа. Энэ орлогоо өдөр тутамдаа одоо юунд зарцуулах вэ гэдгээ төлөвлөждөг. За би нэг тэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг. За тэрийгээ одоо тэтгэврийн зээлдээ тэдийн өгнө. За дуусаад ирэхээр дараагийнхаа асуудлыг шийдэхин тулд тэтгэврийн зээлд тэдэнд дуусна. Тэгэхээр нэмээд тэдэн төгрөгийн зээл аавна гэдгээ тооцоол хүргэж ядал амьдарч байгаа амьдрал шүү дээ. Тэгээ яг ийм нөхцөл байдалд нь өнөөдөр энэ орлогын төлөвлөж байгаа энэ төлөвлөжсөн энэ нөхцөл байдал руу гинтийн шийдвэр гаргаад өр төлбөр үүсгэхээр өрхийн амжиргааны их үүсвэр нь дутагдаад ирэхээр ард иргэд бухимдаад байгаа байхгүй. Тэгээ огцом шийдвэрүүд бол ард иргэдийн амьдралд бас хүчтэй цохилтууд болж байгаагийн нэг жишээ. Сүүлийн үед бол ийм шийдвэрүүд их гардаг бол нэг жишээ. Тэгэхээр энэ тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаар гаргасан энэ шийдвэрээ Монгол банк эргэж харах хэрэгтэй хөө. Тэгээ эрхэм банкирууд хараа тусаар шийдвэр гаргахдаа бодит амьдрал, хууль эрх зүйн нөхцөл байдлаа бас судалж мэдрэмжтэй хандаасаа гэж хүсэж байгаа. Инх насан дарга нийгмийн бодлогын мянган ороо бид өнөөдөр бас олон асуудлыг авч хэлцлээ. Бүхэл бүтэн бараг 12 цаг хуралдаж байна. Бас чухал шийдвэрүүдийг гаргалаа, их чухал мэдээллүүдийг сонслоо. Би бас өмнө хэлсэн гişүүдтэйгээ санал нэг байна. Яг энэ асуудлаар тэтгэврийн зээлийн одоо зохицуулалт хийсэн асуудлаар одоо Монгол банкнд засгийн газарт тодорхой одоо шаардлага зохицуулалт хийх үүрэг даалгавруудыг өгсөн тогтоох шийдвэрийг гаргаж хөрвүүлэх зүйтэй хаа. Шаардлагатай бол улсын хурлын чуулганаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлэх. Нэр шаардлагатай бол ажлын хэсэг гаргаад ажиллах. Ийм одоо их хурлын парламентын зүгээс хийх ёстой ажлаа өнөөдөр нийгмийн бодлогын мянган ороос ахмадуудынхаа ард иргэдийнхээ амьдралын төлөө хийх ёстой гэж ингэж харж байна. За баярлалаа.